хүн болгонд нэг тийм карьерээ өөрчилж юм уу те гацалтанд орсон тийм үе байдсан болов гэж би боддог байхгүй. Тэгээ надад ч гэсэн ер нь бол яг тохиолж исэн. Тэгээ тэр үед нэг 5 арга бол надад тусалж исэн. Тэгээд энэ талаараа ер нь бол бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээ карьерийн ерөнхийдөө гацалт ч юм уу яг тэр өөрчлөлт гэдэг нь болохоор миний бодлоор 10 жилээ төгсөнгүүтээ бид нар өөрийнхөө сонирхож байгаа мэргэжлэр ч юм уу те их сургуульд ороод төгсөөд яг тэр чиглэлээрээ туршлага хуримтлуулах зорилгоор ажилладаг. Тэгээ ажиллаа явж байхдаа нэг за 3-5 жил ч юм уу ажиллаад яг тухайн салбартаа ажиллах сонирхолгүй болдог. Эсвэл тухайн салбартаа илүү мэргэшиж ингээд ажиллах тийм шийдвэр ингээ гаргадаг. Тэр үеийг болохоор нэг тийм карьерийн шилжилт гацалт юм шиг надад нэг тэгж санагддаг байхгүй. За эхнийх нь болохоор карьераа өнгөрсөн одоо ирээдүй гэсэн энэ 3 цагаар хараад тэндээсээ бол дүгэлт хийгээд явах юм бол илүү амар юм шиг санагдсан. За миний хувьд жишээлбэл би оюутан байхдаа яг AI data science-ийн суурь хичээлүүдэд үнэхээр дуртай байсан. Статистик, математик, econometrics, data analysis-ийн чиглэлийн хичээлүүдтэй үнэхээр дуртай байсан. Тийм учраас яг ирээдүйд энэ чиглэлээрээ явах юм бол илүү амжилттай байх юм байна гэж бодож исэн. За бас яг энэ чиглэлээрээ ингээд хараад их юм бол давуу тал нь юу гэдэг вэ гэхээр та тэтгэлэгт ч юм уу те сургууль руу материалаа өгөхдөө та яг энэ чиглэлээр олон жил өөрийгөө төлөвлөөд явж байгаа юм байна. За энэ хүн бол үнэхээр яг энэ чиглэлээр юм хийх гэж шийдчихсэн хүн байна гэж хардсан байлээ. Би яг ингэж төлөвлөж явж байгаад сургуулиуд руу материалаа явуулахдаа яг энэ чиглэлээр бичгээд надад илүү амар байсан. За хоёрт нь болохоор яг тухайн зорьсон салбар ч юм уу те эсвэл өөрийнхөө салбараар мэргэших гэж байх юм бол яг тухайн салбарынхаа мэргэжилтнүүд эсвэл яг тэргүүлэх голлох хүмүүсээс нь бол зөвлөгөө чиглүүлэг авчвал их амар санагдсан. Тэгээ маш олон сувгуудыг одоо ашиглаж бид нар яг холбоо тогтоох боломжтой networking skill гэдэг ярьдаг те. За миний хувьд болохоор community байж болж гин, LinkedIn байж болж гин те. Эсвэл ивент ямар нэгэн уулзалтууд дээр очоод яг голлох яг тэр мэргэжилтнүүдээс нь зөвлөгөө чиглүүлэг аваад эсвэл LinkedIn-ийн дагаад тухайн хүн яг аль чиглэл рүү ингээд явж гинэ гэдэг чиглүүлэг авчвал их зүгээр санагцсан. Эсвэл одоо AI ч юм уу юм тэргүүлэх чиглэлээс хүмүүс маш их хөрөөж орж ирдэг өөр салбараас. Тэгэхээр тэр хүмүүс яг шууд мэдээлэл аваад явах юм бол өөртөө тохирохгүй. За гуравт нь болохоор тасралтгүй суралцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн энэ яг 3 цагаараа бид нар карьераа төлөвлөчөөд 5 жилийн дараа би яг энэ салбарынхаа чухал мэргэжилтэн болёо гэж бодож байгаа юм бол одооноос яг ингээд жижигхэн ч гэсэн скиллүүдийг суралцаад явбал их зүгээр санагдаж байна. Шууд ингээд 5 жилийн дараа бэлэн болчихно гэж байхгүй. Тэгэхээр маш багаар бол суралцаад явбал их зүгээр санагцсан. За миний хувьд болохоор жишээ нь 2 жилийн дараа яг IELTS өгье гэж бодсон байсан. Тийм учраас өдөр болгон би цайны цагаараа бэлбэн өгчтэй ярьдаг байсан. Тэгээ энэ нь болохоор ямар давуу талтай вэ гэхээр өдрийн маань бол ачаалал бол нэмэгдэхгүй. Хүн болгоно нөгөө ажиллаад хараад ирчээл маш их ядарсан байдаг шүү дээ. Тэгэхээр багаар 2 жилийн дараа би шууд шалгалтаа өгөхөд ингээд бэлэн болчихсон байсан. За дөрөвд нь болохоор оролт гаралтын харьцаагаа заавал тэнцвэржүүлэх ёстой гэж би бодож байна. Бид нар маш их зүйл сураал мэдээл байдаг боловч ерөөсө гаргадаггүй, гаралт хийдэггүй. Тэгэхээр ямар гаралт хийх боломж байна гэхээр бусдад зааж болж байна. Хүн ингээд сурсан зүйлээ заах явцдаа илүү тэр зүйл нь өөрт нь шингэж мэдлэг болдог болов уу гэж бодож байгаа. Мөн бичиж болж байна. Би болохоор онлайн хичээл үзэнгүүтээ дараа нь тухайн сэдвийгээ барьж агаад яг толгоонд яг юу байна гэдгээ биччихдэг. Одоо 2 удаа ерөнхийдөө сурчдаг гэх юм уу. Тэгэхээр заавал дараа нь дахин санаадах шаардлага байхгүй. AI ч юм уу яг ингээд технологийн салбар руу өөрөө яг тийм суурьгүй хүн ингээд орж явах юм бол олон чиглэлийн юм сурах шаардлагатай болдог. Олон чиглэлийн юмыг хүн шууд нэг доор ингээд ганцхан удаа сураад тогтоох ямарч боломжгүй. За тавт нь болохоор яг
тухайн чиглэлээрээ ажиллая сурья гэж бодож байгаа юм бол байн хөрөнгө оруулалт хийвэл их зүгээр юм бэлээ. Одоо жишээлбэл data science, AI чиглэлээр суралцсан ажиллая гэж бодож байгаа юм бол тухайн чиглэлийнхээ онлайн курсуудыг авч болж байна те. За тэр онлайн курсүүдэд дуусгаад сертификатуудыг аваад өөр LinkedIn дээр холбочиж болж байна. За тэгэх юм бол дараа нь ингээд яг ажил дээр гараад ч юм уу те эсвэл тэр чиглэлээрээ хөрөөд ажиллая гэх юм бол та аль хэдийн сертификатуудыг авцсан, хичээлүүдийг үзсэн тийм туршлагатай байх юм бол та бус хүмүүсээс илүү давуу талтай болно гэсэн үг. Тиймээс сургалтууд авах, онлайн курсууд авах ч юм уу те ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийхээс бол татгалзахгүй байвал их зүгээр юм байлээ.